За, галзуу кино сувагтан тавтай морилцгоо. Амралтын өдөр нь сайхан өнгөрсөн үү манайхан. Марвелын цувралаа оруулаагүй удсанд уучлаарай муу бороо. Тэгэхээр энэ удаад борогийнх нь ярьж өгөхөөр сонгосон Marvel-ын галзуу кино бол 2015 онд гарсан Ant-Man. За тэгээд дараалал ёсоор тэгээд Phase 2-ын хамгийн сүүлийн киногоор Ant-Man буюу хүн шоргоолж гэх энэ галзуу кино байдаг юм байна. Тэгэхээр хэдүүл одоо хүн шоргоолж яаж үүссэн талаар сонирхоод үзэцгээе. За тэгээд мөн энэ галзуу киног цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол Ulker Biscream-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд брогийнхын тайлбарыг үзэнгээ Ulker Biscream-ийг дураараа амтлаарай. Та нар маань тэгээд сабадраг саба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлэж болох юм аа. За ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. За 1989 он Shield-ийн төв авслуу Shield-ийн шилдэг эрдэмтдийн нэг доктор Hank Pym орж ирж байгаагаар кино эхэлнэ. Pym бол гайхалтай бяцлаг физикч, шавж судлаач нэг. Тэрээр судалгааныхаа явцад нэг нууцлаг бөөмийг олж илрүүлсэн байж тэр уг бөөмийг Pym-ийн бөөм гэж нэрлсэн байна. Тэр бөөм амьд биетийг томруулж жижигрүүлэх нөлөөтэй байсан нь анхаарал татаж байлаа. Гэвч Shield-ийнхэн Pym-ийн бөөмийг тэрэнд мэдэгдлэгүйгээр хуулбарлах гэж оролдсон болохыг Pym олж мэджээ. Цаадуулан нийтийн ашиг тусын төлөө нээлттэй ашиглуулахыг шаардсан ч Pym энийг ерөөсөө хүсэхгүй байлаа. Чи Жанетыг энэ шиг үхэн хатан хамгаалсан бол дээр байх байжтэй. Миний эхнэрийг дахиад урдах юм бол чамайг үхэлтэй уулзуулна шүү. Би халагдах хүрэгтэл албан ёсоор өгч байна. Үгүй ээ. Чи бидэнд хэрэгтэй. Pym-ийн бөөм бол гайхамшиг. Өнгөрснөөрөө ирээдүгөө тодорхойлох хэрэггүй шүү дээ. Намайг амьд угаа цагт тэр том ёг хинч авахгүй. За тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Scott Lang гэгч залуу шоронгоо суллагдж байгаагаар кино үргэлжлэнэ. Тэр даргийнхаа обслуу зөвшөөрөлгүй нэвтэрч хууль бус үйл ажиллагааг нь илчилсэн хэрэгээр 3 жилийн хорих ял идлээд суллагдж байгаа нь. Тэрнийг шоронд нэг камерт хоригдож байсан найз Луис нь тосч аваад гэртээ дагуулад авчирна. Намайг тосч авсан баярлалаа. Амьдрал хэрвэн да. Нөгөө бүс хүч нь байгаа юу? Намайг хайчихсан. Бас ээж манаас урсан. Аава баригдаад нутаг буцсан. Гэхдээ би машинтай болсон шүү. Болж байгаа үстэй. Тийм ээ, болж байна. Луис Скотттой уулзсан даруйда тэрнийг хулгайч нарын багтаа илсүүлэх гэсэн ч Скотт эрс татгалцсан. Шоронгоос суллагдсан хүндч ажил олдохгүй дээ. Зүгээр дээ. Би цахилгааны инженерийн магистр зэрэгтэй. Алцахгүй бах. Гэвч дүрс солигдоход Скотт Баскин Роббинс худалдагч хийж байгаа харагдана. Гэвч салбарын менежер нь тэрнийг дуудаад шоронд ял эдэлж байснаа нуусан хэрэгээр ажлаас нь халжглаа. Тэгэд ажлаасаа халагдаад сэтгэлээр унсан Скоттыг Луисын гэрт ирэхэд Луисын хамуу цуглардсан байна. Тэгээд тэдний багтаа хамтрахыг Луис ятглаа. Тэгсэн Скотт тэдэнтэй нэгдэхгүй гэж гүрийнэ. Харин нөгөө талд доктор Pym өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн нэг оффист ирж байлаа. Тэр энд төдийлөн ирээд байдаггүй нь угтаж байгаа хүмүүсийн хариу үйлдэлээс илэрхий. Тэрнийг лефтний өмнө нэг эмэгтэй угтаж авсан нь тэрний охин Hope One Day, хуучин шав Darren Cross хоёр байлаа. Тэд Pym Technologies компаниас Pym-ийг чөлөөлж удирдлагыг нь гартаа авсан байж доктор Pym Darren Hope хоёртой таагүй харилцаатай болох нь илэрхий. Тэгээд тэрнийг додогшороход Darren өөрийн шинэ нээлттэй бүгдэд танилцуулна. Би энэ компанийг доктор Pym-с хүлээж авсны дараа шууд л атомуудын хоорондын зайг өөрчлөхийн зэрэгцээ нэгтрэл болон хүчийг нэмэгдүүлж чаддаг бөөмийг наривчлан судалж эхэлсэн. Энэ агуу санаа яагаад өнөөдрийн хүртэл тоосон дарагдж ирснийг би мэдэхгүй. Гэхдээ төсөөлөд үзээрэй. Шавжны хэмжээтэй цэрэг, төгс нууц зэвсэг, хүн шоргоолж. Ингээд Даран өмнө нь үлгэр домог шиг яригддаг байгаад сураг тасарсан тэр ойлголт дээр тулгуурлаад шар хүрм гих цоошин өмсгөлийг бий болгосноо танилцууллаа. Энэ өмсгөлийг өмссөн хүний бие агшиж шавжны хэмжээтэй болохч хүч нь яг хэвээрээ байна гэдгийг Даран тайлбарлана. Тэр хувцсыг өмссөн тусгай ажилтнаар дамжуулаад нууц даалгавар биелүүлэх, хорлон сүйтгэх, тагинж турших бүрэн боломжтой гэдгийг хэлсэнд тэнд байсан хүмүүсийн зарим нь нэлээд сонирхсан бол заримынх нь санаа зовж эхэлдэг. Учир нь энэ технологи дайсных нь гарт орох юм бол юу болох вэ гэж тэд болгоомжилж байлаа. Доктор Pym Даран дээр очиод энэ маш эрсдэлтэй гэж тайлбарлах гэж оролдсон ч нөгөөх нь тоосонгүй. Тэгээд шууд л зочидтойгоо энэ онцгой технологи зарах талаар тохиролцоо хийж эхэлдэг. Бид одоо хөдөлж эхлэхгүй бол оройтох нь.
Тэр одоохондоо амьд биетийг жижигрүүл чадаагүй байгаа. Та надад өмсөглөө өгч. Би энэ бүхнийг нэг мөр дуусгах хэрэгтэй байна. Одоогоор дараа нь надад бүрэн итгэж байгаа. Бидэнд өөр сонголт алга. Яг ч тийм бишээ. Би нэг залууг олсон. Хин? Энэ үеэр Скот охин Кисигийнхээ төрсөн өдөрт ирж байна. Тэгсэн Скотын салсан эхнэрийн нөхөр цагдаагийн офицер Пакстон тэрнийг тосч аваад охиндоо хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгөхгүй удаж байгааг нь санууллаа. Удалгүй салсан эхнэр нь болох Меги ирээд тэрнийг зөвшөөрөлгүй ирсэнд дургүй байгаагаа илэрхийлж өгнө. Би охиндоо хайртай. Охиндоо хамт байхын тулд би юу хийх ёстой бэ? Ажилд ор, байртай бол. Тэгэд хүүхдийн тэтгэмжээ төл. Тэгвэл чамайг охинтойгоо уулзахыг чинь зөвшөөрье. Охиныхоо бодж байгаа шиг тийм сайн хүн нь байгаад өгөөч. Ингээд аргагүй байдалд орсон Скот тэндээс явлаа. Харин нөгөө талд Даран өөрийнх нь ажилд эргэлзэж технологиг нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нэг төлөөлөгчийг нойлын өрөөнд барьж авч уулзлаа. Тэгээд тэрнийг тусгай буугаараа буудсанд цаадах нь тэр дороо агшиж жижигхэн нялцгай зүйл болоод хувирсанд Даран салфеткаар харчаад нойл руу урсгаж орхино. Орон Даран хөвтэй хамт орон хоол идэж байхдаа доктор Пимд уурлах биш. Харин талархах хэрэгтэй гэж бодж байгаагаа хэлнэ. Тэрний бүтлгүй зөвлөгч, бүтлгүй эцэг байсан нь харин чи бид хоёрыг далавчаад илгэж нисгэхэд хүргэсэн. Тийм шүү. Чи үнэхээр амжилтанд хүрч чадлаа Даран. Чамайг хүлээж байгаа бүх зүйлийг хүртэх хэрэгтэй хүн бол чи. Тэгэд Скот Луисын гэрт очиод тэдний багтаа хамтарч ажиллахаар шийдсэн гэдгээ хэллээ. Тэгэд нэг баян хөгшний гэрт Сэп байгаа. Тэр хөгшин 7 хоног гэртээ байхгүй байгаа гэдгийг мэдээд тэдний гэрээг ухахаар төлөвлөж эхэлдэг. Ингээд тавуулсан цаг нь болоход Скотч байшин руу нууцаар нэвтэрлээ. Скот байшин дотор явсаар доод давхрын өрөөний төмөр хаалганд тулж очино. Тэр төмөр хаалга нь хурууны хэгээр онгодог болохыг ойлгосон Скот тэр дөрөөс сэтгэж хаалганы бариул дээрх хурууны хээг Скотч дээр буулгаад тэрнийг цавуун дээр буулгаж хатаагаад тэгээд тэрийг ашиглаад хаалгыг нээж дотогш орлоо. Тэгсэн тэнд нь 1910 оны хуучны төмөр Сэп байж байна. Тэрийг хараад дотор нь ямар нэг үнэтэй зүйл байгаа болохыг Скот ойлголоо. Тэгэд Сэфний түгжээний хэсгийг цоолж ус цутгаад араас нь азот шахаж цоожийг хөлдөөж угаад төмөр хаалга өөрөө зад үсрэхийг хүлээлээ. Тэгсэн тэр том Сэф дотор нэг хуучны өмсөглөөсөөр юу ч байсангууд Скот сэтгэлээр ундаг. Гэтэл тэрний энэ үйлдэлийг нэг робот шавжаар дамжуулаад доктор Пим нэгднэгэнгүй ажиглаж байлаа. Харин нөгөө талд Даран амьд биетийг жижигрүүлэх туршилтаа зогсолтгүй хийсээр байна. Гэвч туршилт нь одоогоор амжилттай болохгүй л байлаа. Бөөн ажил болж байж хулгай хийсэн ч ямар ч мөнгө олж чадаагүй дээ Скот сэтгэлээр унсаар. Тэгээд нөгөө өмсгөлөө гаргаж үзтэл тэр нь зүгээр ч нэг өмсгөл биш. Өмнө нь юусаа харж байгаагүй өмсгөл байлаа. Тиймээс өөрөө тэр өмсгөлийг өмсөж угаад санамсаргүй хоёр гарын дээрх улаан товчлуура дартал гинэд бие нагшаад жижигхэн болчихно. Тэр дороос дэлхийг харах өөр байгаа биз Скот? Хэн бэ? Хэн ирээд байна? Тэгсэн Скотыг байгааг анзаараагүй Луис бааны өрөөнд орж ирээд баан лугаа ус гоожуулсан Скот живж өгөх шахлаа. Тэгээд тэндээс шидэгдэж муу усны нүхээр доош унаад доод давхарт болж байсан парти руу явж ороод зоолтол бяцгийшүүлцэнгүй. Тэгээд дахиад доош унж доод давхрын хайл руу ороод тоос сорогчонд сорогдсон ч уутыг нь цоо цохиж гарч ирээд ирчээрээ явсаар хулганы нүх рүү орчихлаа. Тэгээд хараханд бариулах шахаад зугтаж явахдаа хулганы хавханд орж шидэгдээд цонхоор өсөрч нэг машины дээр унаад эргээд хэвийн хэмжээндээ орно. Туршил гэхэд дайжгүй шүү. Наад өмсгөлөө өөртөө байлгаж байгаарай. Би өөрөө холбогдно. Ингээд эвгүй зүйлтэй холбогдсон болохоо ойлгосон Скот тэр оройдоо нөгөө айл руу орж өмсгөлийг байсан байранд нь тавиад гарч ирсэн ч цагдаад баригчлаа. Би юу ч хулгаалаагүй. Хулгаалсан юм эргүүлээ тавьж байсан юм а. Тэрнийг цагдаагийн газартаа ирэхэд салсан эхнэрийнх нь нөхөр Пакстон тэрнийг үгээр идэж эхэллээ. Тэгсэн удалгүй хуульчин гээд нэг хүн ирсэнд мань хүн гайхнаа. Тэгээд тэр хүн нь нөгөө өмсгөлийн эзэн болохыг ойлгосон Скот тэрнээс уучлал гуйсанд цаадах нь тэрэнд нэг чухал санал тавьдаг. Чи нэг бол үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлж болно. Эсвэл өрөөндөө очиод надаас дараагийн заавар хүлээж болох юм. Би таныг юусоо ойлгохгүй байна. Угаасаа чамайг ойлгоно гэж бодохгүй байна. Үнэн дээр чамд сонголт маш бага байна. Харамсалтай надад ч бас. Би ягаад чамд өмсгөлөө хулгайлах боломжийг олгосон гэж бодож байна. Хоёр дахь боломжууд дахин тохиогоод байдгүй юм да.
Ингээд Пим анханасаа тэр өмсгөлийг өөрөөр нь хулгайлуулахын тулд бүхнийг талдаас зохион байгуулсан болохыг Скот ойлгоно. Орон тэрнийг цагдаагийн газарт сууж байтал шоргоолчнууд нөгөө өмсгөлийг чирж авчирсанд Скотч тэр өмсгөлийг өмсөж жижигрээд тэндээс гараад зугтаалаа. Тэрнийг хаашаа зугтахыг доктор Пим нэг бүрчлэн зааварлана. Тэгээд Скотыг цагдаагийн газраас гарсан даруйд доктор Пимийн илгээс нь нисдэг шоргоолж ирээд тэрнийг аваад нислээ. За ингээд хэсэг нисж угаад Скот ухаан алдаж унна. Тэрнийг ухаан ороход хажууд нь Хоуп зогсож байдаг. Тэрнийг нисдэг шоргоолж доктор Пимийн гэрт авчирсан байжээ. За ингээд Скот газраар дүүрэн тарсан шоргоолчнууд дээр гიშгэхгүй хичээж арайхан алхасаар доошоо бууж доктор Пимтэй уулздаг. Доктор Пимч тэрнийг хуучин ажиллаж байсан газраа буюу Vista Corp-ийн хамгаалтын системийг давж хулгай хийсэн цагаас нь ажиглаж эхэлсэн гэдгээ хэллээ. Тэгээд доктор Скотод Пимийн бөөмийг 40 жилийн өмнө хэрхэн нээсэн талаараа болоод тухайн технологиг аюултай гэж үзээд нуусан тухайга ярьж өгнө. Тэгээд тэр Pim Technologies компаниг үүсгэн байгуулсан тухайга өөрийнх нь шав байсан Даран өөрийг нь компаниас нь шахаж гаргасан тухай болоод Даран өөрийнх нь өмсгөлтэй адил өмсгөл хийхэд нэлээд ойрхон ирсэн байгаа тухай Скотод ярьж өглөө. Хамгийн гол нууц нь агшиж байгаа биетийн тархийг хамгаалах тусгай дуулахад оршиж байгаа гэдгийг Даран одоогоор мэдэхгүй байлаа. Хэрвээ чи надад туслах юм бол би чамайг охинтойгоо хамт байхад чинь тусалж чадна. Чи үүнийг хүсэж байна уу? Маш их. Миний ээж тийш нууцаар орж хулгай хийдэг үе өнгөрсөн. Тийм болохоор та намайг юу хийгээсэ гэж хүсэж байна. Чамайг нэг газар руу нууцаар ороод хулгай хийгээсэ гэж хүсэж байна. Харин нөгөө талд Даран амьд биетийг жижигрүүлэх туршилтаа улам шаргуу хийсээр байна. Тэгээд эцэст нь туршилтаа амжилттай болгож нэг хулганыг жижигрүүлж чадлаа. Энийг нь Хоуп анхааралтай ажиглана. Хэрвээ бид тэр шар хүрмийг хулгайлж холбогдох бүх мэдээллийг устгахгүй бол Даран Кросс тэр технологи зэвсэглэлтэй холбож дэлхийд дахины хэмэх замраагүй байдал руу түлхэнэ. Эхлээд Avengers-ыг дуудсан дээргүй юу? Би энэ технологи Stark-ийнхний гарт оруулахгүй гэж амьдралынхаа талыг зориулсан хүн. Тэд энэ технологиг өөрсдөө хуулж авахгүйгээр нааша дамжуулж өгнө гэж байхгүй. Энэ үеэр Хоуп ирээд Скотыг энэ даалгавар тохирохгүй учраас өөрөө энэ даалгаврыг биелүүлэе гэж хүссэн ч доктор Пим эрс татгалцсанд ууралсан Хоуп гараад явлаа. Скот ч бас өөртөө ямар ч итгэлгүй байна. Ээжийг нь сураггүй алга болох хүртэл Хоуп намайг яг л агуу баатар шиг хардаг байсан. Харин одоо бол намайг азгүй амьтан л гэж хардаг. Миний хувьд бүх зүйл оройтсон. Харин чи оройтоогүй. Охиныхоо нүдэн дэх тэр харцыг эргүүлж авах боломж чамд одоо ч байсаар байна. Охиныхоо итгэж байгаа шиг тийм баатар болох боломж чамд байна. Чи хүн шоргоолж болох хэрэгтэй. Ингээд Скот зөвшөөрснөөр хувцас удирдах сурах бэлтгэлдээ яаравчлан орлоо. Тэрний ихний даалгавар гүйдэл дундаа жижигэрч түлхүүрний нүхээр хаалгыг нэвт гараад томрох ёстой байсан ч Скот энийг чадалгүй дахин хаалга мөргсөөр байлаа. Үүнтэй зэрэгцээд Скот Хоуптэй хамт тулааны бэлтгэл хийж бас шоргоолчнуудтай хамтран ажиллах даасгал хийнэ. Скотын ур чадвар нэмэгдэх тусам тэдний бэлтгэл улам нарийсаж байлаа. Тэгээд Скот тусгай төхөөрөмжөөр дамжуулаад шоргоолчнуудыг удирдах, цаашлаад тусгайлан бэлдсэн томруулагч болоод жижигрүүлэгч зэвсгийг ашиглаж сурахаар шаргуу бэлтгэл хийдэг. Бас жижигэрсэн үедээ шоргоолчнуудтай хамтран ажиллаж сурахыг хичээж байлаа. Гэвч энэ бүхнийг хийх тал дээр Хоуп Скотоос хавгүй илүү байлаа. Гэсэн ч Пим энэ даалгаврыг Скотоор хийлгэхээр зүтгэсээр. Учир нь тэдний энэ даалгаврыг биелүүлэх үед Хоуп Дарантай хамт байж тэдэнд туслах ёстой гэж Пим үзэж байлаа. Тэр чамд маш их итгэдэг учраас ингэж хандаад байгааг чи ойлгож байна уу? Тэгвэл яагаад чи энд байгаа юм? Энэ бол тэр чамд хайртай хэлрэл. Би бол гарцны хүн. Ойлгож байна уу? Би үгсэн ч гарцгүй. Тийм болохоор Пим намайг сонгосон. Тэр чамайг алдснаас энэ даалгаврыг бүтлгүүцсэн дээр гэж үзсэн учраас чамайг биш намайг сонгосон юм. Чамайг цагдаад барьж өгөх үедээ охинтой гэдгийг чинь мэдээгүй шүү. Намайг уучлаарай. Чи шоргоолчнуудыг удирдахын тулд дээд зэргээр төвлөрөх ёстой. Охинтойгоо уулзахыг ямар их хүсэж байгаа бод. Тэгээд тэр төвлөрлөө ашигла. Ингээд Скот тэр төлөвлөгөөний дагуу анхаарлаа төвлөрүүлээд шоргоолчнуудыг удирдсанд. Үүнийхээр шоргоолчнууд командыг нь дагаж байлаа. Тэгсэн Скот гайхнаа. Ээж чинь намайг ятгаж туршилтанд маань хамтрахыг зөвшөөрүүлж чадсан юм. Тэрнийг хэдгэн гэдэг байлаа. Тэр үнэхээр авьяастай байсан. Гэвч 1987 онд салан тусгаарлагчид Курск дэх зөвлөлтийн пуужинг хулгайлж Америк руу харвсан.
Тэр буужинг зогсоохын тулд би хэд жижигэрч молекулын төвшөнд очих ёстой гэдгээ мэдэж байсан. Гэвч миний тохируулагч гэмтсэн байсан. Тийм учраас ээж чинь үүнийг хийсэн. Тэр өөрийн тохируулагчаа унтрааж буужинг унгаад өөрөө квантум ертөнц рүү шингэж алга болсон. Ээж чинь баатар байсан. Тэгээд би дараагийн 10 жилийг квантум ертөнцийг танихад зориулсан. Гэвч бид юу ч мэдэхгүй юм байна гэдгээ л олж мэдсэн. Энэ таны буруу биш. Ээж өөрөө сонголтоо хийсэн. Үүнийг та надад эрт хэлэхгүй яасан юм бэ? Би чамайг хамгаалахыг хийж хэлсэн юм. Би чамайг ч бас алдахыг хүсээгүй. Гайхалтай. Та хоёр хоорондоо үүссэн байсан ханыг нурааж харилцаагаа эдгэж байна шүү дээ. Гайхалтай. Би чухал мөчийг чинь сүрүүлчихвүү дээ. Ингээд тэдний баг хоорондоо ойлголцсноор бэлтгэлээ улам шаргуу хийсээр эцэст нь хүссэн төвшөнд хүрч чадна. За тэгээд тэд тусгай байгууламж руу нууцаар нэвтрэх эхний туршилтаа хийлээ. Тэд Старкийн хуучин байгууламж руу нэвтрэхээр төлөвлөжээ. Тэгсэн яг даалгаврыг биелүүлэх үеэр тэр нь Avengers-ийн бэлтгэлийн байгууламж болж хувирсан болохыг мэдсэн Pym Hope 2 сандарч даалгавраа цуцлах гэсэн ч өөртөө хит итгэлтэй байсан Scott даалгавраа биелүүлэхээр зүтгэлээ. Тэгээд барилгын дээвэр дээр шонхор буюу Sam Wilson-тай таарна. Бидээс санаа зовоо хоёроо. Тэр намайг харахгүй. Би чамайг харж байна шүү. За би Scott байна. Юун түрүүнд би чиний улаан фэн. Баярлалаа. Гэхдээ чи хингэж нүвэ? Би хүн шургаалж. Миний талаар сонсоогүй юу? Би дотогшоо ороод нэг жижигхэн технологиг авах гэсэн юм л да. Хэд хоног хэрэглэчихэд л буцаагаад өгчихнэ. Дэлхийг аврахад хэрэгтэй байна. Тэгсэн шонхор зөвшөөрсөнгүй. Тиймээс аргагүй байдалд орсон Scott тэрнтэй тулалдана. Тэр миний өмсгөл дотор орчлоо. Уучлаарай. Уг нь чи их мундаг залуу шүү. Тэрнийг даалгавраа биелүүлээд эргэж ирэхэд Pym тушаал биелүүлээгүй гэж ууралсан ч хүссэн зүйлийг нь авчирсныг мэдээд баярлалаа. Харин Scott Avengers-тэй тулалдаад өгөхгүйдээ баяртай байлаа. Тэгсэн Pym-ийн гэрт дааран ирж гисэн байна. Надад сайн мэдээ байна. Таны үүсгэн байгуулсан Pym Technologies одоо дэлхий дээрх хамгийн ашигтай байгууллага болох гэж байна. Маргааш бид 15 тэрбумын гэрээ хийнэ. Миний хувьд их чухал мөч учраас таныг очоосоо гэж хүсэж байна. Тэгэлгүй яхав. Би очно. Тэр олон жилийн өмнө та намайг яагаад сонгосон юм бэ? Та надаас юу харсан? Би чамаас өөрийгөө харсан. Тэгвэл яагаад намайг түлхсэн? Чи надтай дэндүү адилхан байсан учраас. Нарны гарч явсны дараа тэд цаашид яах талаараа хэлэлцэж байтал Даран Hope руу залгаад Pym-ийг ямар нэг зүйл төлөвлөж байна гэж сэжиглэж байгаагаа хэлээд хамгаалалтаа 3 дахин нэмэгдүүлэхийг тушаалаа. Даран агааржуулагч шугамыг хүртэл хаах гэж байгааг мэдээд тэд усны хоолоогоор дотогш нэвтрэхээр шийдэцгэн. Тэгээд үүндээ туслуулахын тулд Lois болон тэрний багийнхнаар бага өргөжүүллээ. За ингээд даалгавар биелүүлэх өдөр ирэхэд хамгийн түрүүнд Lois хамгаалтын ажилтны дүрээр дотогш нэвтэрсэн бол Scott муу усны нүх рүү орлоо. Тэгэд Lois дотогшоо нэвтэрч усны хоолойн даралтыг бууруулдаг. Ингээд Scott шургуулчнуудынхаа хамт усны хоолоогоор хөвсөөр дотогш нэвтэрнэ. Scott болон тэрний шургуулчнууд угаалгын өрөөгөөр дамжиж агааржуулагч руу орлоо. Үүнтэй зэрэгцээд Hope дотогш нэвтэрч Avengers-ээс хулгайлсан технологи системд суйрлуулж амждаг. Энэ үеэр Pym ирж байшин руу орох гэж байтал тэрнийг Scott-ыг шоронгоос оргуулсан гэж сэжиглэж байсан Paxton тэргүүтээ цагдаа нар очиж саатуулдаг. Тэгэхээр нь Lois-ийн найз цагдаа нарын машиныг хулгайлж зогтсонд сандарсан цагдаа нар хойноос нь хөөхөд Pym ч энэ хооронд дотогшоо нэвтэрч амжлаа. Даран ч тэрнийг тосч аваад шар хөрмийг хадгалж байгаа өрөөнд оруулна. Энэ үеэр байшингийн дээвэр дээр худалдан авагчид нисдэг тэргээр бууж байлаа. Тэр хүмүүс Hydra-гийн төлөөлөгчд болохыг Pym тэдэнтэй уулзаад олж мэднэ. За тэгсэн Scott шургуулчнуудынхаа хамт серверийн өрөөлөө нэвтэрч байлаа. Тэгээд Scott-ийн тушаалаар шургуулчнууд серверийг бүхэлд нь шатааж эхэлдэг. Ингэснээр шаардлагатай датанууд бүгдээрээ устдаг. Дараа нь шургуулчнууд байгууламжийн доторх хэсэгт тесрэх бөмбөг суйрлуулж эхэлнэ.
Ингээд эцсийн даалгавар буюу шар хүрэн байгаа вакуумжуулсан хэсэг рүү орохоор болно. Тэгсэн тийшээ нэвтрэх хоолойг лазер хамгаалалтаар хамгаалчихж. Энэ хамгаалтыг Луисийн найзууд унтраахаар ажиллаж байсан ч тэдний машины гадаа Пакстон тэргүүтээ цагдаа нар хэрчгсэн хаалгыг нь нүдэж саадуулдаг. Ингээд эцсийн мөчөд лазерыг унтрааж Скоттыг дотог шоруулсан ч энэ нь Дарны бэлдсэн зан байж таарна. Скоттыг тэр нүхээр орж ирнэ гэж тооцож байсан Дарн шар хүрмийг доош нь татаж аваад Скоттыг тэнд нь хорьчихлоо. Таныг энэ өмсгөлөө хаа нэгтээ нуусан гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ гол асуулт нь хэн тэр шинэ хүн шоргуулж вэ? Миний хайрт менторын надаас илүү итгэж сонгосон хүн нь хэн байв? Скотт Лэнг. Системийн эсрэг зогсож цагдаа нартай тэмцсэн. Үүнээсээ болоод эхнэр охиноо алдсан. Яг л тань шиг, Пим. Тэгэд тэр цагдаад баригдсан ч тэндээсээ ор сураггүй алга болсон. Гэтэл одоо тэр надад хүн шоргоолчийн өмсгөлийг аваад ирлээ шүү дээ. Миний бүтээлтэй өрсөлдөж чадах ганц зүйл. Энэ үед Хайдрагийнхан шар хүрмийг цүнхэндээ хийж авч явахд бэлэн боллоо. Даран өмсгөлөө Хайдрагийнханд зараад өмсгөлийг агшиж тэлхэд ашигладаг бодисыг нь өөрөө тэдэнд зарж ухаар тохирсон байж. Тэгээд Даран өөрт нь саадуулах сүүлийн хүнийг цааш нь харуулахаар буу аваад Пимд тулгах үед хөвч хажуугийн хүнийхээ бууг булааж аваад тэрэнд тулглаа. Би тэр шүн Пимийг алахаар утсан. Гэвч чи гэрт нь байсан. Тэр үед би чамайг алахад бэлэн байгаагүй. Харин одоо бэлэн болсон юм шиг санагдаж байна. Бууга яг одоо буулга. Чи буруу талаа сонгосон байна хөп. Ингээд Даран тэрнийг буудах гэж байтал Скотт шилэн хоргийг хаг цохиж гарч ирээд тэнд байсан хүмүүс рүү дайраад орлоо. Тэгсэн тулааны үеэр доктор Пим тэнсэн суманд оногдоод хүнд шархтлаа. Тэрнийг аюулгүй газар тавиачих хэрэгтэй байна. Дуугүй яваа тэр өмсгөлийг аваад тэр. Скотт зүгтсэн Дарны хойноос явлаа. Скотти. Би амигч намарч чадсан уу? Скотти. Тэглээ. Баярлалаа. Бид одоо сайн залуус болсон уу? Тийм ээ. Сайн залуус боллоо. Их сонин гоё мэдрэмж төрдөг юм байна. Байшин дэлбэрэхээс өмнө бушуухан эндээс гараа. Харин нөгөө талд доктор Пим түлхүүрнийхээ осрыг хөвд өгч байлаа. Учир нь тэр зүгээр нэг түлхүүрийн оср биш харин жижигрүүлсэн жинхэнэ танк байж. Тэгээд тэр хоёр танкаараа байшингийн ханыг цөм цохиод гараад явлаа. Энэ үеэр Дэвид дээр Даран нэстэг тэргэнд суугаад зогтаах гэж байлаа. Тиймээс Скотт хойноос нь гүйцэж очоод нэстэг тэрэг лүү дайраад орно. Чи ирээдүг нэг муу хулгаагаар зогсооно гэж бодсон юм уу? Энэ зүгээр нэг хулгай биш ээ. Тэгсэн Дарны офс нүдэн дээр нь дэлбэрлээ. Ууралсан Даран Скоттыг цохиж гадаг шидсэнд Скотт арайхийн буцаад орж ирнэ. Гэвч энэ хооронд Даран шар хүрмээ өмсөж амьдсан байлаа. За тэгээд мань хоёрын хооронд ширүүн тулаан өрнөнө. Тулдах явцдаа тэр хоёр цүнхэн дотор ороод хамтдаа доош унцгаалаа. Ингээд тэдний тулаан газар дээр үргэлжилсээр. Тэгсэн Скотт Дарныг дөнгөж зогсоогоод байж байтал Пакстон очоод тэрнийг цахилгаан бороохоогоор буудаж барьж авлаа. Зэнгэд Пакстон тэрнийг цагдаагийн төв рүү хүргэж явтал Пакстоны гэрлүү нэг үл таних этгээд нэвтэрсэн тухай мэдээ ирсэнд тэд шууд тийшээгээ явцгаалаа. Мэн Даран үнэхээр Кэси охиныг барьцаалахаар тийшээ очжээ. Зэнгэд охиныг барьж авах мөчөд Скотт тэнд явж очоод охины өрөөнд дотор туулалдаж эхэлнэ. Би чамайг ямар өчүүхэн болохыг чинь мэдрүүлээд өгье. Энэ үед Пакстон амжиж ирээд Кэсиг аваад гарах гэсэн ч Даранд баригдлаа. Аргагүй байдалд орсон Скотт өөрийгөө молекулын хэмжээнд хэд жижигрүүлж Дарны өмсгөл дотор нэвтрээд өмсгөлийг нь эвдэж эхэллээ. Тэгээд өмсгөл нь нэвдэрч огцом жижигэрсэнд Дарн ч хамт жижигрээд үгүй болдог.
Харин квантум ертөнц рүү шилжсэн Скот буцаад томрох гэсэн ч болсонгүй. Удалгүй ухаанлаа. Тэгсэн энэ үед охиных нь "Аава, та хаана байна?" гэсэн дуу сонсогдсонд Скот гинт ухаан орж өөрт байсан нэмэлт тохируулагчийг ашиглаж квантум ертөнцөөс эргээд ирж чадна. "Аава, би танд хайртай шүү. Аав нь охинтой хайртай." Хананд том нөх гарцсан байгаа шүү. Цагдаа нарыг орж ирэхэд Скот жижигрээд хананд хонгорхоогоор зогтлаа. Дараа нь доктор Пим тэрнээс квантум ертөнцид очиод ирснийг мэдээд гайхаж эхнэрээ тэндээс авчрах найдвар төрж эхэллээ. Ингээд Хоб Скотыг гаргаж өгөхөр юмнаа. Удалгүй Пимийг гарч иртэл тэр хоёр үүдэн дээр үнсэлцээд байж байдаг. "Энд чинь одоо юу болж байна? Хизэнээс ийм зүйл болчихоо?" Харин би бас гайхаад намайг шууд барьж аваад үнсэхээр би шоконд ороод "За би ингээд явъя да Хоб." Орон Скот Пакстонтой уулзаад нөхөр тэрнийг цагдаагийн газраас оргосон хэргийг нь Эвийн олоод хаасан гэж хэлэхэд Скот баярлалаа. Гэтэл удалгүй утас дуурж Луис тэрнийг дуудана. Скотыг очиход Авенжерсийн шонхор Скоттой холбоо тогтоохоор хайж яваа гэдгийг дуулгалаа. Харин нөгөө талд доктор Пим охиндоо ээжийнх нь өмсдөг байсан хэдэгний өмсгөлийн сайжруулсан хувилбарыг үзүүлж байлаа. Их хүчийг устгах боломжгүй гэдгийг ойлгосон. Харин тэр хүчийг зөв хүний гарт өгөх нь чухал юм байна. Ээж чинь энийг хөгжүүлж байсан юм. Одоо бодоход ээж чинь энийг чамд зориулаад бүтээж байж. Энэ зүйлийг хамтдаа дуусгацгаах уу гэж асууснаар кино маань конец фильм. Энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Ant-Man буюу хүн ширгоолж маань түүхнийг ингэж эхэлж байсан юм даа гэж. Тэгэхээр үнэхээр сонирхолтой галзуу байлаа гэж муу бороод нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдав да? Бас л бороотойгоо санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэдэн бороонууд нь тэгээд Marvel-ын энэ галзуу кинонуудын тайлбарыг ямар ч болсон нэг тасалчихгүйхэн шиг алга болгочихгүйхэн шиг л үргэлжлүүлээд ярьсаар л байгаа шүү манайхаа. Тэгээд аль болох тэгэл одоо янз янзын кинонуудтайгаа холиол солиод явахыг ингээд хичээгээл явж байгаа шүү. За тэгээд мөн Броггийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Тэгээд Брон энэ галзуу киног цэвэр шоколадын шумг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэлээ. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу амтагдах үлгэр бискримийг та нар маань тэгээд дураараа амталцгаагаарай. Үлгэр бискрим. Цэвэр шоколадын шумг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол үлгэр бискрим. Найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. Та нар маань тэгээд саба драаго бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд та нар маань сайхан унтаж амарцгаагаад шинэ 7 хоногоо галзуу ирч хүчээр дүүрэн эхлүүлээрэй.